Донорын тухай соёлыг дэмжиж байгаа. За хуулийн нөхцөлд орж ирж байгаа улсуудаа заалтын дагуу бас байнгын идэвхтэй доноруудын тоонд бас орж байгаа. За цус бол одоо бас хүний амийг одоо бас аврах орлуулшгүй одоо нөөц. За Монгол улс цусны хангамжийн одоо хомсдолтой бол тулгарсаар ирсэн байгаа. Цаашдаа нэмэгдүүлэхэд энэ хуулийн нөхцөлийн бас гол одоо ач холбогдол бас оршно гэж одоо ойлгож байгаа. Байнгын орон дээр нэлээд олон асуудлууд тодруулаад асуучихсан болохоор энэ одоо цусны донорын нийгмийн хамгаалал, цусны донорыг бас одоо алдаршуулах, урамшуулах одоо холбогдолтой бас асуудлуудыг дахиад нэг жоохон тодруулаад бас саналаа хэлчихье гэж бодож байна. За хуулийн төсөлтөөр бол энэ цусны донорыг алдаршуулахтай холбогдолтой, ялангуяа энэ хүндэт донор одоо цолыг бас одоо олохтой холбогдолтой хэд хэдэн одоо асуудлууд тусгаж орж ирлээ. Хуучин улаан загалмай олон улсын байгууллагын одоо бас шагнал байсан бол засгийн газрын одоо шагнал буюу сайдын одоо үндсэндээ яамнаас олгогддог ийм одоо бас шагнал болгож бас оруулж ирж байгааг бол бас дэмжиж байгаа. За энэ дээр бид бас одоо энэ сайн дурын авлаггүй өглөгөө гэдэг талаас нь хараад нэг жоохон гар татаад байгаа юм шиг санагдаад бас байгаамаа. Шалгуур үзүүлэлтүүдийг нь арай жоохон ахиулчихж байгаа өмнөхөөсөө 7-8 жил тасралтгүй цусаа өгжээж одоо бас энэ болцлыг одоо хангах бас нэлээ юм бас одоо өндөр шалгууртай бас болгоцсон баг. За бусад улс орнуудын бас жишээ мэдээллийг бас та хэд манд тодруулж ирээрэй гэд би бас байнгын орон дээр асууж ирсэн. Ирланд жишээ нь хэм бол одоо тодорхой шаталтай тогтолцоог нэвтрүүлээд за донорын тоо 2 дахин нэмэгдсэн ийм бас сайн туршлагууд бас байгаа юм байна. За Сингапур за мөн одоо хэд хэдэн одоо улсууд бол шаталтай ийм тогтолцоог бас нэвтрүүлсэн байгаа юм байна. Тэгэхээр ажлын хэсгээр тодорхой бас одоо саналуудыг дэвшүүлээд 5, 10, 15, 20 удаагийн байдаг юм уу? Ингээд тодорхой одоо бас нөхсөн энэхүү одоо бас донорын идэвхийг бас үнэлдэг ийм шатал руу оруулах яасан бэ гэсэн ийм саналтай бас байгаамаа. Энэ талаар та хэд маань судалж үзсэн үү? Яагаад заавал ингээ хатуу 25 болон одоо түүнээс дээш удаа гэдэг байдлаар оруулж ирж байгаа вэ? Энэ дээр ийм уян хатан бас хандах нь бас зөв байна гэдэг ихний юм асуулт байгаа. Хоёр дахь нь зөвхөн хувь хүнээс гадна бас одоо байгууллага хамт олноороо гэр бүлээрээ бас одоо идэвхтэй байгаа байдлыг бид нар бас дэмжих ийм санаачлалууд бас байж болох уу? Энэ чиглэлийн бас дэмжсэн одоо ийм агуулгыг бас одоо хуулийн төсөлд бас оруулж ирж болох уу? Энэ нь бол төсөв санхүү зардал одоо гэлгүүгээр бас зөөлөн аргаар бас тодорхой бас үр дүнд одоо хүрж болох ийм туршлагууд байгаа учраас энэ дээрээ нэлээд одоо бас ийм уяатан бас одоо хандаад явчихсан зөв юм болов уу гэсэн ийм саналтай бас байна. Тэгээ тодруулъя. За ажлын хэсэг 4-р микрофон. Гавлаг гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яам Эрдэнэ 2. За цусны хүндэт донорын одоо асуудлууд 1962 оноос эхэлж Монгол улсад болж ирсэн. Анх 62 онд бол 4 литр цусаа илгээсэн бол хүндэт донор өгдөг байсан. За дараа нь энийг бас шинжилээд одоо 8 литр болгож нэмэгдүүлсэн байж байгаа. Ингээд одоо 2000 оноос ер нь одоо энэ дээр бас энэ доо мөрдөгдөж байгаа. Хүндэт донор дээр бол одоо 30 удаа цусны бүрэлдэхүүн одоо бүхэл цусаа 35-аас дээш удаа улаан цусны бүрэлдэхээс өгсөн хүмүүс төр хүндэт донор гэж шагнадаг болгож байгаа. За бид нар олон улсын жишгүүдийг ингэж харж ирсэн байгаа. Энэ одоо яг шинээр энэ хуулийн дээр бол бид нар 50-аас дээш удаа өгсөн цусны бүрэлдэхээс өгсөн бол гэдэг байдлаар томьёолж өгсөн. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бол шагналын нэр хүндийг өсгөх байдлаар одоо засгийн газрын шагнал гэдэг байдлаар ингэж томьёолсон. За таны түрүүний дурж байгаа улсууд дээр бол одоо ингээд өгөлтүүд ялангуяа тэгшүүлтүүд дээр ингэж одоо тэмдэг олгодог юм асуудлууд байгаа. Тэгээ энийг одоо бид бас хуулийн дээр цус хэлбэл судлалын үндэсний төв дээр энэ эрхийг бас олгож өгсөн байгаа. Ялангуяа энэ дээр одоо 9-р зүйл дээр ингээд тэмдэг олгож болно гэдэг байдлаар ингээд заасан. Тэгэхээр бахархал тэмдгүүд болон алт мөнгө хүрэл донор, топ донор гэсэн одоо энэ зүйлүүд бол ингээд 19 оноос хойш яг үйл ажиллагаанд мөрдөө явж байгаа. Одоо л яг хөөлчилж өгч байгаагаар бас онцлог буюу бас нэр хүндийг өргөтөлтөөр нь бас нэлээх дэмжлэг болж өгч байгаа гэдэг юм асуудал байж байгаа. За мөн одоо гэр бүлийн донорыг урамшуулах асуудлуудыг бол одоо бас тухайн орон нутгийн засаг захиргаалт нэлээх анхаардаг. Ялангуяа гэр бүлийн өдрөөр 5 сард бол 9 одоо гэр бүлийн донорыг алдаршуулах гэм юм үйл ажиллагаанууд бол бас уламжлалж явдаг байгаа. Тэгээд таны саналыг бас бид нар ажлын хэсгээр яриад яг хуулийн дээр бол ингэж тухайлан тусч өгөөг байгаа учраас энийг одоо дараагийн хэлцүүлэг дээр бас бид нар ажлын хэсгээр ярих боломжтой гэж ингэж бас бодож байна. За энэ
50 гэдэг тоог гаргаж ирэхэд бол бид нар одоо манай хоёр хөрш орон бүгд найрамд хятад ард улс, Оросын улбаны улс дээр ямар байна вэ гэхээр энэ нэг 40-с 60 гэдэг ийм тоонууд байд юм байлээ. Тэгээ ялангуяа Оросын улбаны улс дээр бол одоо энэ хүндэт донор буюу почетны донор гэсэн ийм нэр томьёонууд байгаа. Бусад улсууд дээр тухайн улсынхаа онцлогоос хамаарат нэр томьёонууд нь бол өөр байгаа. Тухайлбал Герман улсад бол яг одоо хүндэт донор гэдэг байдлаар явдггүй. Манай одоо яг өгөлттэй адилхан одоо 10, 25, одоо 50, 75, 100 гэдэг ингээ 25-ын хэлбэлцтэйгээр ингээ урамшуулаа явдаг байгаа бол Австралид одоо бас 10, 25 гэдэг байдлаар ингээ явдаг. Ийм одоо зүйлүүд бид нар бас олон улсын туршлагуудыг судалж ягаад энэ тооцоолыг гаргаж ирсэн байгаа. За. Агаан хөлгөшин тодруулъя. Тий, яг хоо Оросын улбаны улс хичнээн хамттай байлээ. Хятад улс бас хичнээн хамттай байлээ. Бас тэрнтэй бас одоо мэдээж хэрэг тэр чинь бас цус өгж байгаа хүмүүсийн тоо энэ нэлээд бас одоо олон л байгаа хэл та. Тэгэхээр бас илүү ижил төстэй улс орнуудтай харьцуулах. За тэгээ энэ яг одоо энэ 20 дугаар зүйл дээр байгаа зөвхөн хүндэт донор гэж байгаа энэ одоо ангиллалыг илүү шаталтай болгох ямар вэ гэдэг ийм саналыг л одоо төвшүүлээд байгаамаа. Тэгээд дараагийн хэлцүүлэг дээр бас боломжтой бол та бүх маань бас энэ одоо саналыг бас ярилцаж одоо үзээч гэдэг ийм санал бас хэлье. За, үг гэлчлээ тий. За, Жамби